өнөөдөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хууль чагийн маа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүр тохирох Toki application болон од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагээ. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн нэвтрүүлгийн нэрийг эмгэн хүмүүс буруутай юу гэж нэрлсэн байгаа. Тэгээд 20 дугаар зууны ихэнх үеийн Шотландын нэг юм жижигхэн кафе тохиолдсон нэг юм хачирхалтай гэхэд хаашаа юм нэг юм энгийн гэхэд хаашаа нэг юм үйл явдал хууль эрх зүйн түүхэнд үүрд үлдсэн юм сонирхолтой түүхийг хэрэгийн талаар залахгүй юм яманы гарцтай болсон уу? Ер нь бол яагаад эмгэн хүмүүс буруутай юу гэж асууж байгаа талаар за нэрийг сонсоод гадралж ич магадгүй те. Гэтэ эмгэн хүмүүс маш чухал өөрөөрөө гүйцэтгсэн талаар хоёлаа ярилцгаална. Тэгээ өнөөдрийн дугаар болвол сюрпризтэй байгаа те. Өнөөдрийн дугаарыг маш анхааралтай сонсоорой. 4 сарын 29-нд манай од мөндөр сувгийн маань 2 жилийн ой тохиолдож байгаа. За тэгээд алтан гишүүд маань энэ баяртаа цуглараад ивент хүлээн авалтанд ирээд ингээд хамтдаа тэмдэглэдэг юм өдөр байгаа. Тэгээд ингэж бодлоо л доо өнөөдрийн энэ дугаарыг яг бүрэн эхнээс нь дуустал сонссон алтан гишүүндээ нэг сюрприз бэлэг бэлдсэн байгаа миний зүгээс. Тэгээд яг энэ дугаар маань алтан гишүүдийн Facebook групп дээр лайваар явахгүй байгаа нөгөө алсын зайнаас бичигдэж байгаа нэвтрүүлгүүд явахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг YouTube дээр л тавигдана. Тэгээд адтай ч гэх юм уу яг YouTube-ээр олж сонссон алтан гишүү маань хэрвээ ивент дээр очих юм бол ивентийн үеэр тавигдах асуултанд хариулаад бэлгийн эзэн болоорой. Тэгээд бас бүгдэнд нь баярын минь төргий яагаад тэгэхээр энэ дугаарыг хүрх энэ дараагийн дугаар хэд чинь аль үшээ ивент дууссан байх болно шүү дээ. Тэгээ би байхгүй чинь. Тэгээ бүгдэнд нь баярын миньдийг энэ удаагийн дугаар дээр хүргэчих та. Тэгээ манай нэвтрүүлгийг анх удаага сонсож байгаа хүмүүс байх юм бол манай алтан гишүүд гээд од мөндөр сувгийн маань дэмждэг хандив өргөсөн ийм хүмүүс байдаг. Бид нэр ер нь нэг үйлрэлтээ 1050 нэвтрүүлэг хийгээд тэгээд ер нь үйл ажиллагааны зардалч гэдэг юм уу цалин хоол юу гэдгийг зөндөл зардал гарч байгаа. Энэ бүхэнд манд тус дэмжлэг үзүүлдэг алтан гишүүдтэй зориулаад яг төрсөн өдрөөр алтан гишүүдийг аваад бид нэр хамтдаа баяраа тэмдэглэдэг, тэдэнтэй талархлаа илэрхийлдэг ийм сайхан арга хэмжээ. Одоо энэ жил 2 сарын 29-нд болох гэж байгаа тийм. За тэгээд энэ үйл ажиллагаан дээр манай агийн маань бас сюрприз нэмээд өөрийн зүгээс нэг бэлгийг нэвтрүүлгийн анхааралтай сонсож бит хоёрын гацж түгдэрсэн яриаг тэсвэртэй сонссон хүндээ одоо гой бэлэг өгөх нэ. За баярлалаа гээ. Тий. За тэгээ ивент дээр очиад бэлэг хочсон хүн байвал одоо тэгээ бэлгээ хайчваа. Хайчуу. Айтайхал гэртээ хараарай гэж зөвлөе тоо. За тэгээ хоёлаа хэрэгийнхаа сэдв рүү орё тийм ээ. Тэртех 1928 оны 8 сарын 26-ны орой Шотландын Песли хотын Well Meadow гэдэг нэг юм кафе байжээ. Юм жижигхэн кафе байж. За кафены эзнийг Томас Минчелла гэдэг байжээ. За кафед Мэй Донохью гэдэг эмэгтэй найзтайгаа уулзж исэн байна. За тэгээд найз нь захиалга хийгээд өөртөө лиртэй зайрмаг захиалж авсан. За харин Мэйд Scotsman Ice Cream Float гэдэг юм дээдлэн зайрмагтай тэгээд нэг цагаан ганны ундаа маягийн тийм одоо холимог гэх юм уу? Юм ундаа л да ер нь бол ундаа гэхдээ дээдлэн зайрмагтай гэсэн үг те. Ийм юм захиалсан байна. Тэгээ энийг нь одоо ginger beer гэдэг тэр ихэвчлэн бол алкогоолгүй нэг юм газтай ундаа ахгүй. За тэгэд энэ ginger beer нь бол ийм дээрээ заримгтай кафены эзэн захиалгыг нь авчирж өгсөн байна. Тэгэд найзд нь заримгийг нөгөөд за Мэйд болохоор эхлээд ийм шилэн аяхтай зайрмаг өгөөд
За тэгээд тэр зайрмагн дээрээсээ нөгөө ундаага хийж буусан юм байна л да. Ундаа нь болохоор нэг юм дээр үеийн юм шилтэй, бор өнгийн шилтэй юм ундаа байсан. За тэгээд эхлээд Мэй онгоолгоод талыг хийгээд ингээд ууж исэн байна. За ингээд нэлээд уугаад тал нь дуслаа. Тэгээ хэсэг хугацааны дараа найз нь нөгөө үлдэгдэл боталтай ундаанаас нь зайрмаг дээр нь хийсэн чинь тэр ёроолоос нь юм ялзарсан, үхэж муудсан тийм ястгэн эмгэн хумс гарч ирсэн байгаа. Тэд чинь нэг том биш штэ тий. Жижигхэн. Тэгээ бүр ингээд амар ялзраад муудсан тийм юу байсан юм байл та. За тэгээд энэ хэргийн гол дүр болох энэ Мэй Донохью гэдэг энэ эмэгтэй бол энэ Глазго хотын жирээ нэгэн юм дэлгүүрт худалдагч хийдэг. За юм гэр бүлээсээ салсан нэг хүүхэдтэй юм ядуу зүдүү амьдралтай юм эмэгтэй байсан байна. Тэгээд тэр яг найзынхын тухай мэдээлэл яг тодорхой байдаггүй. Яг тэгэхээр магадгүй нэмэгтэй гэр бүлээсээ салцсан байсан учраас тэр уулзсан найзынхын нэрийг нь нууцлсан байж магадгүй гэж таамаг байдаг. За ямар ч гэсэн тэр найзынхын талаарх мэдээлэл бол байдаггүй. За ингээд энэ эмгэн хумс лонхноос ингээд гараад ирэнгүүт нь тэр даруйдаа ингээд Мэй хараад ингээд цочролд ороод ингээд шууд дотор нь муухаарал ингээд гидсэн нэгүүрхэл хийсэн юм байна л та. Тэгээ удалгүй ер нь бол ингээд гидс хэвлэгээр нэг юм өвдөлттэй хэвийн бос болж байгааг мэдэрсэн байна. Тэгээд хэргийн материал дээр мэдээллээр Мэйгийн өгсөн мэдүүлэг нь юу гэсэн байдаг вэ гэхээр ингээд энэ чинь 8 сарын 26-ны ороо ууж байгаа штэ. 8 сарын 29-нд эмчид үзүүлэхээс өөр аргагүй болсон гэж байгаа. Яг тэгэхээр эн чинь өөрөө айгу ядуу эмэгтэй штэ. Нөгөө эмчид очиод мөнгө төлөөд байх тийм боломж байхгүй. Гэвтэл одоо энэ гидснийх нь өвдөлт нь бүр үнэхээр тэсхийн аргагүй болж гисэн учраас 8 сарын 29-нд эмчид үзүүлэх шаардлагатай болсон. За тэгээд улмаар 9 сарын 16-нд Глазго хотын Royal Infirmary гэдэг эмнэлэгт яаралтай бүр эрчим дэмжлэгэнд орох хэмжээний хүртэл энэ өвдөлт нь хүндэрсэн байна. Тэгээ эмчнэр Мэйд болохоор юм маш хүнд хэлбэрийн энэ ходоод гидсний үрвсэл gastroenteritis гэдэг юм байна тэр өвчнийг нь. Энэ gastroenteritis болон юм маш юуны ходоод гидсний шок гэсэн юм онш тавьсан. Тэгээ 3-7 хоногийн турш эмчилгээ хийлгэж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. За энэ үеэр яг тэр эмгэн хумс гараад ирэхээр нь Мэйгийн найз нь ундааны лонхон дээрээс гээд шилэн дээрх үйлдвэрлэгчийнх нь бүх мэдээллийг нь тэмдэглэж авсан юм байна л да. Одоо нөгөө холбоо барих мэдээлэл хаана ямар газар үйлдвэрлэсэн гэд байдаг штэ нөгөө шошгон дээр нь. За тэгээ тэрийг бүгдийг тэмдэглээд авсан байж. Ундагийн Дэвид Стивенсон гэдэг хүн үйлдвэрлэсэн бөгөөд за энэ хүн болоод тэр Glen Lane гэдэг одоо гудамжны 11-12 тоотод байрладаг ийм нэг цагаан ганы ундаа ийм нимбэгний ундаа үйлдвэрлэдэг үйлдвэр юм байна л да. Ийм компанид үйлдвэрлэсэн байж. За тэгээд яг энэ үйлдвэрийн газар нь ч гэсэн одоо энэ кафе байсан газараас ерөөсөө нэг милч хүрэхгүй зайд ерөөсөө яг зэрэгцээ шахуу байждаг ийм үйлдвэр байж. За тэгээд Мэй бол ингээд маш өндөр хэмээ өөрийнх нь хувьд маш их хэмжээний зардал гаргасан, эрүүл мэндээр хохирсон, дэлгүүрийн худалдагч тэг ганцаараа хүүгээ тижээдэг юм эмэгтэй байсан учраас хохирлоо барагдуулахыг хүссэн. Гэхдээ Мэйд нэг юм маш хэцүү хууль зүйн асуудал тулгарсан байна. Хууль зүйн асуудал. Яаж би хохирлоо барагдуулах вэ гэж те. За яагаад тэгэхээр энэ асуудал нь юундаа байсан бэ гэхээр Мэй өөрөө тэр ундааг худалдаж аваагүй. Тэ? Найз нь худалдаж авч өгсөн. За тэгээд найз нь худалдаж авч өгснөөс гадна тэрийг нэг юм кафед худалдаж авсан. Тэр кафе нь болохоор өөрөө тэр ундааг үйлдвэрлэдэг газар биш. За тэгээд энэ яг хэрэг гарахаас өмнө ер нь энэ хууль зүйн юм зарчим гэрээний эрх зүй талтай юм зарчмууд нэг юм одоогийн орчин үеийн зарчмаас арай өөр нэг юм хатуу гэх юм уу юм нэг баригдмал байсан байхгүй юу.
За энэ дээр нь болохоор privity of contract гэдэг нэг юм зарчим маш хатуу бүр ингээд тогтцсон ёс заншил маш ойлгомжтой энгийн юм шигээр ингэж зохицуулдаг байсан. За энэ privity of contract гэдэг нь юу юм гэхээр гэрээний харилцаанд зөвхөн гэрээ байгуулсан талууд л юм харилцан эрх үүрэг хүлээдэг гэсэн юм зарчим байгаа. Өөрөөр хэлбэл тэр гэрээнд оролцоогүй шууд хилцэл хийгээгүй ямар ч гурдагч итгээд тухайн одоо гэрээний харилцаагаар үүссэн тэр нэг зүйл дээр гэрээний зүйл дээр юм шууд нэхэмжлэл гаргах эсвэл нэг тал нь юм үүрэг хүлээх юм боломжгүй байсан зарчим гэсэн. Тэгэхээр Мэйгийн хувьд болохоор энэ ундааг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчтэй шууд хийсэн хилцэл байхгүй. За нэгдүгээр тэр ундааг кафе авсан. Кафений эзэн л ерөөсө худалдаж авсан байгаа шүү дээ. Үйлдвэрээс нь. За тэгээд кафегаас худалдаж авсан хүн нь найз нь байгаа. Тэгээд найзаасаа үнгүүгээр тэр ундааг ингэж бэлгэлийн журмаар авсан. Тэгэхээр Мэйгийн хувьд яг энэ тухайн үед үйлчилжсэн энэ эрх зүйн зарчмын хувьд ерөөсө хохирлоо нэхэмжлэх юм боломжгүй нөхцөл байдал байсан байна л та. За тэгээд энэ одоо privity of contract гэдэг энэ зарчим нь өөрөө бас нэг юм нэг 1842 онд гарч ирсэн ийм хэрэгээс үүдэлтэй зарчим юм байна. Энд чинь нөгөө нэг precedent одоо law common law чинь өөрөө ингээд нэг хэрэг явдлыг шийдэгдсэн зарчмыг ингэж дараагийн хэрэгүүд дээр ашиглаж ингэж дагаж мөрддөг ийм зарчим шүү дээ, тэ. Тэгэхээр энэ нь болохоор энэ Winterbottom болон Wright гэдэг хоёр хүний хоорондын нэг нь компани, Wright гэдэг нь компани, за Winterbottom гэдэг энэ хоёр хүний хоорондын маргаанаас үүдэлтэй энэ зарчим үүссэн байдаг. За товчхондоо юу болсон бэ гэхээр Wright гэдэг нь болохоор нэг юм Английн шуудангийн байгууллагатай гэрээ байгуулад юм шуудангийн морин тэргүүдийг гээд нийлүүлдэг. За тэгээд тэр морин тэргийнхаа засвар үйлчлэгийг нь хариуцдаг нэг юм үүрэгтэй компани байжээ. За тэгээд Winterbottom гэдэг хүн бол яг тэр шуудангийн газрын жолооч байсан бөгөөд нэг өдөр ингээд тэр шуудангийн морин тэрэг нь гинт эвдрээд Winterbottom маш хүнд гинтл авсан байна. Тэгээд энэ Wright гэдэг энэ компанийг хайхрамжгүй хандсан маш муу чанаргүй юм морин тэрэг нийлүүлсэн гэдэг үндслээр шүүхэд өгсөн. Гэхдээ шүүх юу гэж үтсэн байдаг вэ гэхээр тэр хоёрыг хоорондоо шууд байгуулсан гэрээ хилцэл байхгүй. Яг тэгэхээр шуудангийн газар л тэр морин тэргүүдийг худалдаж захиалгаар хийлгэж ингэж авсан байгаа шүү дээ, тэ. Тэр жолооч бол ерөөсөө шууд худалдаж аваагүй. Тиймээс одоо хэмжлэл гаргах эрхгүй гэж ингэж 1842 онд шийдсэн хэрэгээс улбаатаагаар privity of contract гэдэг ийм зарчим хамгийн анх бэгчин тогтсон байна. За тэгэхээр энэ зарчмын дагуу Мэй үйлдвэрлэгч Стивенсонтой шууд байгуулсан хилцэл байхгүй учраас тэгээд шүүхэд хандах боломжгүй байсан. Гэхдээ Мэй ерөөсө бууж өгөөгүй юм л да. Яг тэгэхээр өөр ямар ч тэр хүнд мөнгө байгаагүй. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар ингээд энэ асуудлыг шийдэх шаардлагатай байсан болохоор ингээд орон нутгийнхаа нэг хуульчид хандаж тусламж хүссэн байна. За тэгээд тэр хуульч нь бол одоо орон нутгийнхаа ийм хотын зөвлөлийн гишүүн энэ Walter Lichman гэж хүн. Энэ хүний нэр бол яг энэ хэрэг дээр ажилласнараа түүхэнд үлдсэн ийм хуульч байгаа. За тэгээд энэ хүн бол энэ хүн Мэйгийн босон үйл явдал хэргийг сонсоод үн төлбөргүйгээр өмгөөлж өгөхөөр шийдсэн. За ингээд 1929 оны 4 сарын 9-ний өдөр Пейсли хотын шүүхэд одоо Мэйгийн нэрийн өмнөөс нөгөө Дэвид Стивенсон гэж хүнээс 500 паунд нөхөн төлбөр нэхэмжилж одоо ингээд хариуцлагагүй хандаж одоо энэ хүнд Мэйд хохирол учруулсан гэдэг үндслээр зарга үүсгэсэн байна. Одоо negligence гэдэг үндслээр гэсэн үг. Тэгэхээр энэ 500 паунд гэдэг бол тухайн үеийн бүр маш их мөнгө байсан. Энэ мөнгөөр байр, орон сууц одоо юу гэдэг юм бүр айгүй их маш их хэмжээний мөнгө. За тэгээ ийм хэмжээний хохирол нэхэмжилжээ. За тэгээд нэхэмжлийн үндслэл гол агуулга нь болохоор ингэж юм. Дэвид Стивенсон одоо Мэйгийн өмнө duty of care буюу ийм зохих анхаарал болгоомжтой байх ийм үүрэг хүлээх ёстой. Яагаад тэгэхээр ингээд өөрийнх нь үйлдвэрлэсэн энэ нөгөө нэг ginger beer ундааны шилэнд нь
эмгэн хумс ороод өгчихсэн байсан. Тэр ингээ муудаж ялзарсан. За энэ хүн бол үйлдвэрлэгч энэ эмгэн хумс ороход одоо шилэн дотор орохоос ингээд сэргийлэх үүрэгтэй байсан гэдэг ийм үзлэг гаргаж ирсэн байна. Тэгээ duty of care гэдэг зарчим энэ дээр бас дахиад маш чухлаар хөндөгддөг. Duty of care гэдгийг ч одоо яг махчлаад орчуулах юм бол нэг юм санаа тавих үүрэг гэж орчуулах юм уу та тийм ээ? Халамжлах, санаа тавих үүрэг гэж. Гэтэ ингээд яг хууль зүйн утга цаад агуулга нь юу гэх юм юу гэж одоо ойлгох уу гэхээр ингээд миний гаргаж байгаа үйлдэл эсвэлтгүү ингээ хин нэгэнд ямар нэгэн хор хохирол учруулах вэ? Тэгээ энэ миний хийж байгаа үйлдэл хин нэгэнд ийм хохирол учруулах эрсдэл байна уугүй юу гэдгийг юм урьдчилж таамаглаад ийм болгоомжлох үүргийг хэлээд байгаа байхгүй юу? Одоо жишээлх юм бол өнөөдөр ч гэсэн энэ duty of care гэдэг энэ үүрэг маш том үүрэг байдаг. Одоо эмч бол өвчтнийхөө өмнө мэрэгжлийн тийм duty of caring үүрэг хүлээдэг гэдэг юм уу те. Ийм одоо үүрэг хариуцлагын асуудал гэж орчуулах үгүй юу гэдгийг ойлгоно. Тэгэхээр орчуулгыг нэг юм болгоомжлох үүрэг гэвэл арай зөв юм шиг санагдаад байдгийн. За тэгээс Стивенсон бол ийм duty of caring үүрэгтэй байх ёстой. Тэгээ энэ үүргээд зөрчсөн учраас энэ ундааны шилнүүдийг ингээд үр дүнтэй ийм ариутгаж цэвэрлээгүй тэ одоо ингээд хүн хэрглэж байгаа ийм хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж ээж ийм тогтсон тийм ариутгалын тийм систем юу ч байхгүй. Тэр үед ингэдэг байж л та одоо чи 1920 хэд он гэхэр чинь тэ ингээд нэг ундааны шилийг дахин ингээд буцааж цуглуулад дахин ашигладаг байж. Тэгээ нэг ундааны шил авна гэл ингээд гэдэг байсан шүү дээ бид гэж байгаа юм. Яг тэр зарчим одоо 1920 хэд онд байсан юм байна л та. Тэгээд яг л тэр зарчмаар шилнүүдийг буцааж цуглуулж аваад ингээд дахин ашигладаг байсан. Тэгэхдээ тэрийг бол уул нь ингээд ариутгаад цэвэрлээд тэгээд ингээд ашиглах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр энэ одоо тэр ариутгах цэвэрлэх тогтолцоо нь хангалтгүй гэдэг юм үзлийг гаргаж ирсэн байна. Нөгөө өмгөөлөгчийн тал. За тэгээд дээрэс нь тэр энэ ундааны шилнүүд нь өөрөө нэг юм эмгэн хумс чөлөөтэй мөлхөөд ингээд орчих тийм газар хадгалагддаг байсан гэж байна. Ямар ч тийм одоо нөгөө лац, хаалт, хамгаалалт юу ч байхгүй. Тэр ингээд өмгөөлөгч нь өөрөө ингээд очиж шалгахад ингээд бүрэн тэндгүй ингээд эмгэн хумснууд ингээд байсан юм байна л та. Тэгэхээр энэ ундааны шилнүүд тэр хүний хэрглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар ч тийм хамгаалтгүй байсан гэж байна. Тэгэхээр энэ үүргээ зөрчснөөс шалтгаалаад Мэй хүнд өвчин тусах шалтгаан болсон гэдэг үндслийг гаргаж ирсэн. За нөгөө талаас Дэвид Стивенсон бол мэдээж хүлээн зөвшөөрөөгүй. За миний үйлдвэрлэсэн ундааны ямар ч шилэн ямар ч эмгэн хумс байхгүй гэдэг юм мэдээж няцаалтыг гаргасан. За тэгээд дээрэс нь одоо Мэйгийн энэ ярьжсэн энэ хүнд хэлбэрийн гидсний өвчин яасан гэдэг юм бол худлаа хэтрүүлэг тий. Үнэхээр Мэй өвдсөн бол энэ өөрийнх нь л одоо биеийн байдал нь муу байснаас болоод өвдсөн байгаа. Энэ өрөөсөө тэр ундаатай огт хамаагүй гэдэг юм аргументыг гаргаж маргаж исэн. За тэгээ хууль зүйн талаас ямар одоо аргумент хуульч нар нь гаргаж исэн. Тэгэхээр нэгдүгээрт бол нэхэмжлэл хууль зүйн үндэслэл байхгүй. За тэгээд хоёрдугаар тэр дурдаад байгаа баримтууд гэж яриад байна шүү дээ, тий. Ингэсэн одоо шилэнд нь эмгэн хумс орсон. Иймээдэг эднэрийг ч одоо нотлох ямар ч баримт чамд байхгүй байна гэж. Тэгэхээр ийм учраас энэ Дэвид Стивенсон гэдэг үйлдвэр ямар ч хохирол Мэйд учруулаагүй. За тэгээд дээрэс нь нэхэмжилж байгаа үнийн дүн чинь үндэслэлгүй маш өндөр байна гэдэг ийм одоо хуучны за тэгээ одоо үеийн ч гэсэн сонгодог хамгаалалт хийж байгаа юм л та. Тэгээ юу ч болоогүй. За босон байлаа ч гэсэн тэр нь бол юу ч биш. За тэгээ босон байсан ч гэсэн тэр нь би биш, би буруугүй гэх маягийн тий. Тэгээд наад нэгж байгаа дүн чинь ямар ч үзэлгүй гэх маягийн иймэрхүү хамгаалалт хийсэн юм. За тэгээд Мэй одоо хуульчтайгаа ингээд заргалдаад хэдийгээр явсан боловч амжилт оллоогүй. 1929 онд ингээд Пейсли хотын шүүх хэргийг нь яг ингээд хүлээж аваад хилцэн ч гисэн Second Division of the Court of Session гэдэг одоо Шотландын дээд шүүхийн 2 дугаар танхим гэх юм уу 1930 онд ингээд энэ хэргийг нь
бүхэлд нь огт хэрэгсгүйгээр хэргийг нь хаадаг. За энэ дээд шүүхээс хаасан үндсэлт нь болохоор Mullen болон Barr гэдэг юм хэрэг дээр үндслээд хэргийг нь хаадаг баггүй юу? Одоо нөгөө хууль зүйн үндслийн хэрэг гэсэн үг баггүй. За Mullen versus Barr гэдэг хэрэг дээр ийм хоёр хүүхэд ийм яг адилхан ийм ginger beer цагаан гааны ундаа уужгаад шилэн дотроос нь ийм үгсэн хулганд гарч ирсэн байна. Тэгээд энэ тэр ундааг нь уусан хүүхдүүд ингээд өвдсөн учраас энэ үйлдвэрлэгч нэг Barr гэдэг компаниг нь хохирогч нар шүүхэд өгсөн. Гэхдээ ингээд нөгөө шүүхээс ингээд энэ талуудын хооронд ямар ч юм гэрээний харилцаа шууд үүсээгүй байна. За тэгээд дээрэс нь наад бүтээгдэхүүн чинь өөрөө тийм аюултай төрлийн бүтээгдэхүүн биш. Одоо тийм учраас энэ нэг шууд хариуцлага хүлээлгэх үндслэл байхгүй байна гэдэг юм үндслээр хэргийг хаасан байдаг. За тэгэхээр Мэйгийн хэрэг дээр яг энэ хэргийг үндслээд ингээд хэмжлийг нь хэрэгсэхгүй болгочихж байгаа байхгүй юу? За тэгээд Мэй болон хуульч нар нь дахиад бууж өгдөггүй. Энэ өмгөөлөгч нь бол яг хуульч гэдэг талаасаа үнэхээр бүр ингээд ийм бас их онолч хүн байсан байгаа байхгүй юу? Хэдийгээр тэр Privity of Contract гэдэг зарчим тухайн системд ингээ бүр батчаад бэхжээр тогтцсон байсан ч гэсэн гэхдээ эн чинь өөрөө Duty of Care гэдэг энэ зарчимтай зөрчилдөж байна. Тэгэхдээ эн чинь нөгөө хувь хүнийх нь эрх ашиг сонирхол нь нэмт хэрэгүнд байх ёстой учраас Duty of Care гэдэг зарчмыг төрүүлж бид нар баримтлах ёстой гэдэг нэг юм нэг байр сууриаар яваад байсан. Надад бол тэгж харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд бид нар ярихад ингээд маш ойлгомжтой энгийн юм шиг боловч тухайн үедээ энэ төрлийн асуудлыг гаргаж ирж ярина гэдэг бол ингээд бүр тэгээ бүүм одоо бүр юм төөхөн хувьсгал юм цоо шин зүйл байсан байгаа байхгүй юу? Тийм чин одоо бол наадах чинь бүр маш ойлгомжтой зүйл боловч тухайн үед их цочирдмал юм байж тээ тий. Одоо бүр асар цочирдмаар бүр ингээд өөр хуульч нар ийм юм яриад явж байгаа өмгөөлөгч хуульчийг ингээ бүр бөөнөрөө нийлж шоолж моолох хэмжээний тий чи одоо тэнийг юм яриад юу яриад байгаа юм бэ гэд ингэж хүлээж авах хэмжээний зүйл байсан байхгүй. За тэгээд Мэй хэлсэнтэй нөгөө санхүүгийн хувьд ингээд маш ядуу эмзэг бүлгийн хүн байсан. Гэхдээ энэ дээр нэг юм байгаа. Энэ Шотландын энэ хуулинд ингээд шүүхийн зардлыг төлөх чадваргүй этгээдүүдэд одоо манайхаар бол нөгөө манай нөгөө хэн сайдын хэлснээр уулны хүмүүс гэдэг ингээд хүмүүс ангилсан байдаг гэд хэлээд байсан шүү дээ. Яг тэр шиг ингээд тэр ууланд гэдэг ингээд ангилагдсан байгаа хүмүүст ингээд тусгай тийм процедур юм тусгайс нь журам үйлчилдэг байсан юм байна. Яг тэр ядуу төлбөрийн чадваргүй гэсэн. Энэ бол нэг тийм доромжлох юу үнцэг биш л дээ. Нөгөө энэ хүмүүс өөрсдийгөө хамгаалж чадахгүй байх магадлал өндөр учраас энэ хүмүүс тийм тусгай боломж илүү одоо тэднийг харж үзсэн боломж бололцоогоор хангах ёстой гэдэг зарчмын үүднээс хэрэгждэг байсан юм журам байна. Тэгээ энэ журам нь ямар журам байсан бэ гэхээр ингээд энэ House of Lords гэж байдаг те. За House of Lords-ыг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. За энэ House of Lords эдгээр ингээд төлбөрийн чадваргүй хүмүүс нэгдүгээрт нь шүүхийн хураамжаас чөлөөлөгдөх хэрэгтэй. За тэгээд эсвэл хураамж нь хэд өндөр байх юм бол бууруулах хэрэгтэй. Өмгөөлөгч бариструудыг болохоор пробоногоор авах хэрэгтэй. Нөгөө үн төлбөргүй туслалцаа авах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ингээд төрөвчлсэн хэрвээ тухайн асуудал нь маш ноцтой хэмжээнд байгаа бол ийм төрөвчлсэн журмаар шийдвэрлүүлэх ийм боломжтой эрхийг эдэлдэг байсан байна. За House of Lords гэдэг газар байгууллага гэх юм уу юу гэх юм. Энэ бол ингээд түүх утгаараа United Kingdom гэдэг энэ Английн хамгийн дээд ийм давж заалдах шатны үүргийг гүйцэтгэжсэн ийм байгууллага баггүй одоо шүүхийн үүргийг гүйцэтгэжсэн хамгийн дээд шатны байгууллага. Тэгээд нэр нь одоо ингээд House of Lords гэдэг юм нэг лордуудын танхим гэдэг юм улс төрийн юм шиг сонсогдож байгаа. Тэгээ үндэж бол улс төрийн чиг үүрэг бас байсан л да. Гэхдээ ингээд нөгөө давхар байдаг гэсэн үүрэг нь доод шатныхаа шүүхүүдийн шийдвэрийг хянах, за хууль хэрэглэн дээр нь хяналт тавих
одоо хуулийг буруу хэрэгэлсэн байна уу, буруу тайлбарлаж уу гэдэг дээр нэм хяналт тавих. За тэгээд эрх зүйн үеийн маргаантай асуудал дээр ийм эцсийн тайлбар өгөх, хуулийг тайлбарлах гэх юм уу? Ийм за тэгээд хамгийн гол нь прецедент тогтоох буюу ийм нэг заншил тогтоох. Тэгээд энэ хэргийг дараагийн ижил төстэй хэрэгүүд дээр яг энэ жишгээр ашигланаа. Энэнийг баримталж, энэ хэргийг баримталж шийднэ гэдэг энэ прецедентийг тогтоож өгөх юм маш том үүрэгтэй ийм газар байдаг гэсэн. Гэхдээ мэдээж бол ядуу хүн болгоноос гаргасан гомдлуудыг зүгээр шууд нөгөө процессын дагуу гээд хүлээгээд авчаад байхгүй. Хамгийн гол шалгуур нь юу байсан гэхээр тухайн асуудал нь нийтийн ач холбогдолтой асуудал байх хэвээр. Ийм олон нийтийн ашиг сонирхлыг хүндсэн байх хэвээр. Тэгээд президент хамгийн гол нь тогтоох боломжтой. Тэрээ тухайн асуудлыг шийдчих юм бол тухайн төрлийн маргаан асуудлууд ингээ оронгороо өөрчлөх юм уу эсвэл ингээ ойлгомжгүй тодорхой нөхцөл байдлууд ингээд нэгдсэн ойлголтод хүрэх ч юм. Ийм хүү ач холбогдолтой байх хэвээр хэрэг маргаан. Тэгээд одоо бол энэ House of Lords ч байхгүй болсон шүү дээ. 2009 оноос хойш одоо нөгөө яг шүүхийн чиг үүргийг нь салгаж аваад Англид нөгөө Supreme Court of United Kingdom гэдэг одоо дээд шүүхийг тусна ингээд байгуулсан. За тэгээд House of Lords зүгээр юм парламентын танхимын юм чиг үүрэгтэй хэвээрээ үлдсэн байгаа даа нөгөө шүүх байхад болсон. За тэгээд Мэйгийн энэ хэрэг бол зүгээр нэг юм гидс өвдөө гүйлгсэн нэг юм хэрэг биш байгаа даа байхгүй юу? Одоо өмгөөлөгч нь энэ дээр яагаад энэ House of Lords энэ асуудлыг заавал шийдэх ёстой гэж ингэж гомдол гаргаж ирсэн бэ гэхээр нөгөө үйлдвэрлэгч чинь хэрэглэгчийнхаа өмнө duty of care буюу болгоомжлох үүрэг хүлээх ёсгүй юм уу? Ёстой штэ гэдэг нэг аргумент дэвшүүлээд байгаа байхгүй юу? За тэгээд гэрээний харилцаа байхгүй болохоор энэ хариуцлага нь үүсэхгүй байгаа юм уу? Тэ? Гэрээний харилцаа байхгүй гэдэг нь одоо үйлдвэрлэгч хүн ямар ч хариуцлага хүлээхгүй байх энэ нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм уу гэдэг ийм одоо асуудлуудыг дэвшүүлж одоо чухал асуудлуудыг хөндөд байсан байхгүй юу? Тэгээ одоо duty of care гэдэг чинь өнөөдөр бол бид нар маш сайн ойлгоцсон байгаа шүү дээ. Энэ бол нийгмийн амьдралын ингээд салшгүй хэсэг болцсон. Ажил, амьдрал одоо юу байдгийг бидний эргэн тойронд бүх үйл явдлын duty of care болгоомжлох үүрэг бол чухал. За тийгээд одоо энэ нийгмийн амьдралын нэг юм чухал хэсэг учраас маш ач холбогдолтой байх хэрэгтэй. Нөгөө президент тогтоох боломжтой байх хэрэгтэй гэдэг энэ шалгуурыг хангаж ийна гэж үзээд за House of Lords энэ хэргийг ингэж давж залтахыг хүлээн зөвшөөрсөн байна. За ингээд House of Lords 1932 оны 5 сарын 26-нд 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр энэ гомдлыг авч хилцдэг. 1932 он гэхээр чинь бүр амар дээр үе сонсогдож байгаа. Тэгт чинь 94 жилийн өмнө шүү дээ. Харин тий одоо Шотландд энэ төр явж байхад чинь ингээл нөгөө 1800 тэдэн онд энэ байшин ингээ байсан нэтрэ гэдэг ингээ нөгөө бичгнүүд энэ тийм өвлөгдсөн байдаг. Тэнгүүд ингээ яг ч боддог гэсэн шүү дээ. Йоо эднэр одоо энэ үед баг манай монголчууд тэ аюу хэцүү байх үед энэ хүмүүс бүр ингээ гудамжинд ингээ суудсан бэкри, кофе уугаал бүр ийм тамсаг амьдарч исэн гэхээр нэг юм нэг хачирхалтай юм шиг тийм хөдөөний үнээс идэхгүй ч юм уу. Тэгэж боддог юм шүү дээ. Энэ он дурсан чинь шал хэрэгээсээ хадвар авчихлаа. За хазаасан дээр нь хоёлаа юу чи ивент тэтгэгчээ танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг маань амьдралын хэв маяг бүр тохирох Toki application ивент тэтгэж байгаа. За Toki application-ы зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг авах боломжтой болсон байгаа. Улаанбаатар хотын 160 гаруй үе томоохон үйлчлэгээний төв офис төлбөртэй зогсоолуудад Токиогоор төлбөрөө төлөх боломжтой. За Токитой зогсоолд нэвтэрснээрээ зогсоол зогсож буй хугацаа төлбөрийн мэдээлэлээ ухаалгаар харж болж байна. Төлбөрийн олон сонголтоос сонгож төлж болж байна. За мөн эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлттэй. За мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтойгоор Toki-гийн маань ийм урамшуул бас зарласан байгаа юм байна. За Toki application-д автомашина бүртгүүлээд нөгөө бид нар юу яадаг вэ шүү дээ. Төлбөр төлөх гэж ер нь хэцүү
хэцүү одоо ч хэцүүлтэй ийш тийшээ сунж буруу талтай өрөөлттэй зөв талтай өрөөлттэй бол карта тийшээ өгнө. За төлбөр авахч итгээд маа тэнцэнээс нэг сарвуугаар төмөр ийм хавчаараар ирж авчиж аавна энэ төр гээд ер нь жоохон төвөгтэй байсан бол за Токиогоор төлөх юм бол тиймэрхүү асуудал гарахгүй нь байна. За хаалтан дээр саатал үүсэхгүй. Ягаад гэвэл машин цуухаас өмнө нэг аппликейшнаараа төлбөрөө хараад шууд төлчих учраас хаалтан дээр очиход л таны төлбөр төлөгдсөн. Шууд хаалтныг шууд гараад явчих боломжтой болж байгаа. За автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг Toki аппликейшнаар шийдэж цаг хугацаагаа хэмнэн ухаалаг жолооч байцгаая гэж Toki гэх маань уриалж байгаа юм байна. За Toki хэрэглээд ямар нэгэн асуудал гарах юм бол яг аппликейшнаа нээж хагаад уцаас ихсрэхээр юу тусламжийн цэс нь гараад ирдэг юм байна. За тэр цэсэн дээр би төлбөрөө төлж чадахгүй байх ч гэдэг юм уу, энэ зогсоолын хаалтанд болохгүй байх ч гэдэг юм уу, ямар нэгэн асуудлуудаа тэндээс асуугаад тусламж хэсгээс нь мэдээлэлүүд авах бас боломжтой юм байна. За Toki хэрэглэгчийн хувьд хэлэхэд Toki-г ашиглах юм их амар байдаг. Ер нь бүх зүйл нь маш хялбар учраас нэрэл одоо амьдралын хэв маяг бүр тохирж байгаа ийм гоё аппликейшн байгаа шүү гэж та хувийн зүгээс бас сурталж хэлчихэ тийм ээ. За баярлаа. Toki-гийн хамтаасан баярлаа. За ингээд 1932 оны 5 сарын 26-нд House of Lords 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэргийг хэлсэн байна. За тэгээ Мэйгийн давж заалдах материалд авсаргасан одоо нэмэлт мэдүүлэгт дурдсанаар одоо дараах үндслийг товчхонд нь хэлэх юм бол дурдсан байна. За хин нэг итгээд тодорхой үйл ажиллагаа явуулахдаа тухайлбал ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед гэрээнээс үл хамаарах үүргийн харилцаа тодорхой нөхцөл үүсэж болно. За харин тухайн үүргийн цар хүрээнд одоо хэрэг бүрийн онцгой нөхцөл байдлаас хамаардаг байх ёстой гэдэг ийм хууль зүйн аргументыг Мэйгийн өмгөөлөгч нь гаргаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл одоо гэрээ байхгүй байсан ч гэсэн duty of care гэдэг зарчим хэрэглэг одоо хэрэгжих ёстой. Одоо инх бат миний өмнө бид хоёр хоорондоо гэрээ байхгүй ч гэсэн duty of care гэдэг зарчим хэрэгжээд инх батын одоо гаргаж байгаа ямар аливаа нэг үйлдэл эсүүлтгүүн надад тохирол учруулж ивэл тэн дээр duty of care-ийн тэр зарчим шалгуур тест явдаг байх хэрэгтэй гэдэг энэ нэг аргументыг маш зоригтойгоор ингэж гаргаж ирсэн байгаа хгүй. За тэгээд энэ цааш нь ингээд Дэвид Стивенсон бол өөрийн үйлдвэрээс ундаг хийхдээ юм зохих анхаарал болгоомжтой байх үүрэгтэй байсан гэж үзэж байгаа. За учир нь юу гэж юм тэгэхээр ундааны шил нь өөрөө ингээд нэгдүгээр тийм битүмжилсэн буюу ингээд таглалчихсан юм байдалтай. За тэгээд дээрэс нь шил нь битүү тэгээд бор өнгөтэй. Дотор нь юу байгаа ингээд гаднаас нь ингээд хараад шалгах боломжгүй. Тэгэд ингээд өөрөөр хэлбэл эцсийн худалдан авагч ингээд худалдаж авахаасаа өмнө энэ одоо яг ундаа мөн үү биш үү гэдгийг харах боломжгүй байгаа даахгүй шалгах боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ ундаа ч өөрөө хүний хэрэглээнд зориулсан зүйл. Тэгэхээр энэ тохиолдолд тухайн хүн одоо хэдийгээр агима өөрийнхөө эрүүл мэнд аюулгүй байдал санаа тавих ч гэдэг юм уу аюулгүй байх юм үүрэг бас тодорхой хэмжээнд байгаа ч гэсэн би тэгэж 1000 болгоомжлолоо гэд би энийг ингээ харахад дотрыг нь харах боломжгүй. Тэгсэн мөртлөө хүн уух боломжтой ундаа гэж бичсэн байна. Тэгэхээр энийг чинь тэр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн этгээд л хариуцах ёстой байж таарнаа гэдэг юм нэг аргументыг тухайн үедээ бүр маш цоо шинэ байгаа шүү дээ. Гаргаж ирсэн байгаа байхгүй юу? Тэг. За тэгээд Стивенсны өмгөөлөгч нь үүнд ямар хариу тайлбар хийсэн бэ гэхээр за Англи болон Шотландын эрх зүйн одоо ердийн нөхцөлдтэй яг Мэйгийн хэрэгч гэсэндээ маш энгийн ойлгомжтой зүйлээ бүр тэнэг үндч ойлгомжтой зүйл. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийлүүлэгч нь ингээд өөртөө зүгээр шууд юм гэрээний харилцаанд ороогүй л болвол ямар нэгэн duty of care гэдэг юм үүрэг хүлээхгүй. Энэ бол ингээд бүр нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлгомжтой баттай ийм тогтцсон зарчим юм шүү дээ гэд. Мэдээж энэ бол нэг brevity of contract гэдэг маш хүчтэй тухайн үедээ байсан энэ аргумент гэхгүй одоо нэг хангалттай унгааж чадах. За тэгэхдээ одоо энэ дээр ингэж байгаа тэр duty of care гэдэг зарчим нь
зарим нэгэн юм аюултай бодистой холбоотой бүтээгдэхүүн дээр хэрэгждэг байсан юм байна. Тэр нь ингээд хор, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай юм химийн бүтээгдэхүүн ч гэдэг юм. Энэ төрлийн бүтээгдэхүүнд одоо үйлдвэрлэгч нь duty of care-ийн хариуцлага хүлээдэг юм байсан. Тэгэхээр бас нөгөө талдаа үйлдвэрлэгч нь өөрийнх нь хийж байгаа бүтээгдэхүүн нь тийм маш аюултай, хортой гэдгийг нь мэдсээр байж санаатаагаар ингээд олон хүнийг охироох зорилгоор ч юм уу хийсэн байвал duty of care үйлчлэнэ гэж байна. Тэгэхээр энэ Стивенсон бол ерөөсөө ямар нэгэн аюул огт мэдрээгүй. Мэгээс өөр хүн ерөөсөө өвдөөгүй. Мэгийн лонхноос өөр лонхноос одоо тийм эмгэн хумс гарч ирээгүй. Тэгэхээр энэ бол тийм санаатай буюу мэдсээр байж яг энэ мэг ингэж хорлох гэсэн юм үйлдэл биш юм а гэдэг юм байдлаар няцааж оролцсон байна. За одоо хоёлаа House of Lords-ийн албан ёсны шийдвэрийг ойлоод шууд баг уншаад явцсан дүгээр байх. Тэгээ энэ дээр бол ингээд хуулийн хугацаа бас нэлээд явчих. Тий, Lord Atkin гэж хүн энэ хэрэгтэйгээд маш хүчтэй бөгөөд энэ түүхэн ач холбогдолтой тайлбаруудыг гаргасан байдаг. За тэрээр юу гэсэн мэдэг гэхээр за өөрсдийн шүүхийн өөргөө хэлж байгаа. Бид ингээд өөрсдийн энэ шүүхийн бүрэн эрхийн хүрээнд үүнээс илүү чухал асуудал одоо түгэндээ хэлцэж байсангүй гэж цохон тэмдэглэж байгаад энэ хэргийг хэлсэн байдаг. За дүгнэлтэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж байгаа. Одоогоор би зөвхөн нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд хангалттай гэж үзэж байна. Английн эрхзүүд болгоомжлох үүрэг үүсгдэг харилцааны талаар тодорхой ерөнхий ойлголт байх ёстой. Мөн үнэхээр байдаг. За мөн ном зохиолд дурддагддаг тусгай тохиолдлууд нь ердөө тэр ерөнхий ойлголтуудын жишээ юм. За хайхамжгүй үйлдэлийн хариуцлагыг та negligence гэж нэрлэх эсвэл одоо бусад эрх зүйн систем culpa энэ болохоор нөгөө нэг Ромын эрх зүйн системийг хэлээд байгаа. Тэнд нь болохоор negligence-ийг culpa гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр ингэж culpa гэж үзэх хэсгээс үл хамааран ёс суртахууны буруутай үйлдэлийн талаарх олон нийтийн ерөнхий ойлголт төр тулгуурладаг гэдэг нь эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл буруутай этгээд хариуцах ёстой гэсэн санаа. Гэвч альва ёс суртахууны дүрмэнд бодит амьдрал дээр одоо хохирсон хүн бүрт нөхөн төлбөр нэхэмжлэх эрх үүсгэдэг гэж үзэж болохгүй. Иймээс нэхэмжлэл гаргаж болох хүмүүсийн хүрээ болон ахууламжтай хамгаалтын хэмжээг нь хязгаарласан эрх зүйн дүрмүүд бий болж байдгаа гэж ингэж одоо үндсэн энэ нэг duty of care хүнд яаж үйлчлэх ёстой юм бэ гэдэг энэ нэг зарчмыг ерөөхдөө ингэж багцлж өгсөн энэ саяхан тайлбар. За тэгээд дээрэс нь хамгийн чухал одоо түүхэн гэж хэлж болох бас нэг юм зарчим энэ хүн яг энэ хэрэг дээр гаргаж ирдэг нь Библиэш иш татсан neighbor principle буюу ингээд хөршөө хайрлах зарчим гэдгийг хуульд одоо өнөөдөр энэ нь ингээд бидний амьдралд одоо ч гэсэн байгаа зэ хөршөө хайрлах зарчим. За хөршөө хайрлах гэдэг энэ нэг ёс суртахууны дүрм нь хуульд шилжихтэй. Хөрштөө хохирол учруулж болохгүй гэсэн юм дүрм болдгоо. Ингэхдээ хуульчин тавих миний хөрш гэж хэнийг ойлгох юм бэ гэдэг асуултанд одоо хязгаарлагдмал хариулт өгөгдөн. За та өөрийн үйлдэл эсвэл хүн улмаас хөрштөө хохирол учруулж болзошгүй гэдгээ үндслэлтэйгээр урьдчилан харж болох үс тохиолдолд тийм хохирол учрахаас урьдчилан сэргийлж зохих анхаарал болгоомжтой байх ёстой. За тэгвэл хуулийн дагуу миний хөрш гэж хэнийг ойлгох вэ гэж байна. Тэгэхээр хариулт нь миний үйлдэлийн цар хүрээнд маш ойр бөгөөд шууд байдлаар нөлөөнд орох хүмүүсийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн үйлдэл эсвэл хийх үед үр дагавар болон нөлөө нь тэдгээр хүмүүст хамрагдаж байвал одоо тэр хүмүүсийг одоо хөрш гэж үзнэ гэсэн энэ нэг ойлголтыг хэлж байгаа. Нөгөө нэг Библиэс иш татаж авсан санаа. Тэгэхээр одоо duty of care руу дахиад орж ийн тий. Тэр duty of care-ийн одоо яг тэр хөрш нь хийм бэ гэхээр тэр нөлөөнд нь автж байгаа этгээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ зарчмыг үндэслээд House of Lords 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гээс 3 эсрэг 2 саналаар энэ асуудлыг түүхэн шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр 2 лорд нь яагаад юу гэж эсэргүүцсэн байдгийг гэхээр хуучин энэ тогтцсон энгийн ойлгомжтой зарчмыг
өөрчилж болохгүй гэдгийн байр суурьтай байсан. Гэхдээ 3 шүүгч нь энэ асуудлыг эн чин нийтийн эрх ашигын төлөө энгийн юм ёс суртахууны асуудал юм а гэдэг байдлаар хуульчилж яг энэ хэрэг тухай үедээ нэг хэрэг шийдэж байгаа байхгүй. Тэгээд энэ нь ингээд удаан олон жилийн туршид ингэж яг энэ зарчмыг баримтлаж энэ хэргийг дурдж хэрэг маргаан шийдсээр байгаад өнөөдөр та бид манай Монгол улс битгий хэлбэр дэлхийн бүх улсад байдаг энэ зарчмыг тогтоож өгсөн ийм түүхтэй байгаа даа. Хайхрамжгүй үйлдэлийн эрх зүйгээ бүр тусдаа бүр салбар байгаад байна л та барагших уу. Тэгэхээр энэний ингээд үндсэн зарчмыг тогтоож өгсөн гэсэн. Тэгээ энэ хэрэг чи одоо хүртэл та бидний амьдралд маш ойрхон байгаа. Ерөөсө хуучраагүй хэдийгээр 1920 оны үеийн хэрэг гэж байгаа ч гэсэн одоо яаж хэрэглэгдэж байгаа гэж шинэ энэ технологийн салбаруудад орж ирж хэрэглэгдэж байгаа яг энэ хэрэг. Одоо хиймэл оюун ухаан, автомат жолоодлоготой машин, тээврийн хэрэгсэл, энэ сайбер дата одоо маш ихээр хоригдлогдож шүү дээ. Интернет орчин, дижитал энэ платформуд, за эмнэлгийн салбар ч гэдэг юм уу. Энэ бүх нөхцөлд одоо энэ нэг хөршийн зарчим гэдэг юм одоогоор маш чухал бас байгаа хэвээрээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр тухайн тоног төхөөрөмж, эсвэл хиймэл оюун ухаан, эсвэл автомат жолоодлоготой машин энэ бүхнээс гарч байгаа тэр үйлчилгээ юу гэдэг энэ бүхнийх нь нөлөөнд нь орж байгаа этгээдүүд хэн бэ? За хоёрдугаарт нь тэр нөлөөнд орж байгаа этгээдүүдэд ямар нэгэн аюул эрсдэл учрах юм бол хэн хариуцах юм гэдэг энэ зарчим чинь өөрөө одоо хамгийн гол core үндсэн хууль зүйн зарчим нь одоо энэ хөршийн эрх зүй, duty of care гэдэг юм явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ privity of law гэдэг энэ зарчим одоо ийм түүхэн хэрэгээр унсан байдаг байх нэ. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэм бэ нэг юм жирээ нэг юм эмгэн хумс тэ нэг юм зарим нэг юм хууль тогтоогчоос ч илүү үр дүнтэй амьдраад өгсөн байгаа байхгүй юу? Тий, одоо бидний тий одоо өдөр болгон л өдөр тутам л одоо хэрэглэгдэж байгаа бидэнд тохиолдож байгаа энэ үйл явцыг бүр сүүлд юм биш нач 1930 онд тий. Тий, 1920 эдэн. Эндээс өмнөх бүх процесс юу чи 1800-аас ингээд эрх зүйн бүрлдэл яваал байгаа гэсэн. Тийм л юм байна л та. Яста өнөөдрийн дугаар нэрээ яг хуулийн 101 болчлаа шүү нэрээ. Тий. Тэгэд энэ яг юм яг хэргийн товч нэвтрүүлгээр хоёулаа янз бүрийн гэмт хэрэгүүдийг ярьдаг л та тий. Тэгээ би бол яг юм нэг юм хууль эрх зүйн хувьд юм үндэс болж өгсөн юм хэрэгүүдийг ярих бүр айгүй дуртай. Тэгэд яаж заавал нь ойлгомжтойгоор хүмүүст ингэж ярьчихыг хичээдэг. Тэгэд иймэрхүү төрлийн юмуд ганцхан хуульч сонирхдаг биш. Энд чинь өөрөө бас нэг юм үйл явдалтай болохоор зүгээр ингэж чи шууд иргэний хуулийг барьж аваад те иргэний хууль дээрээс ингээ гим хорын зохицуултыг ингээ унших чинь ингээ нэг юм ойлголт байна. За энэ ийм юм байна гэд те одоо нэг юм альва нэг гим буруутай үйлдэлээс учирсан хохирлыг тухайн этгээд нь одоо гим хорыг нь хариуцж төлнөөч гэдэг юм уу. За нэг иймэрхүү юм байд юм байна ингээ зүгээр л ойлгоод авчихна. Гэхдээ яг эн чинь хуулинд орж ирэх хүртлээр юу болсон юм бэ гэдгийг ингэж мэдэж олж авах нь юу гэдэг юм те. Лөө бас сонирхолтой байж магадгүй гоё нэвтрүүлэг байлаа. Тийм. Тэр ундаа үйлдвэрлэгч итгээд байж тээ тий. Ундааныхаа дээр шошгон дээр дотроос нь эмгэн хумс гарч ирж болцсошгүй гэд бичсэн бол унахгүй байх байлаа шүү дээ сая. Тэгээ одоо хэрвээ тийм байсан бол хүн авч уухгүй болох нь байна тий. Эсвэл одоо хүнд зориулж тийм юм хийж болохгүй гэдэг юм уу бас арай өөр эрдэнэ зарчмууд үйлчлэх байх л да. Тэгээ нөгөө хэрэг маань юу болсон бэ гэдэг рүү хоёлаа гэж буцаад дуусчихсан хэрэгээ. Дуусаагүй. За тэгээд лордуудын House of Lords-ийн хэргийг одоо хурал босноос хойш 5 сар өнгөрсний дараа шийдвэрээ ингэж гаргасан байдсан байлээ. 1932 оны 5 сарын 26-нд.
За тэгээд энэ хэрэг ингээд хууль зүйн асуудал нь ингээд шийдэгдчихлээ шүү дээ, тэ. Duty of care энэ байх ёстой байна. Negligence гэдэг энэ нэг зарчим үйлчлэх ёстой байна гэдэг энэ асуудал тодорхой болсны дараа хэрэг нь Мэйгийн хэрэг анхан шатны шүүх рүү буцаж байгаа юм. Яг тэгэхээр хууль эрх зүйн асуудал нь тодорхой болоод ирлээ. Тэгэхээр энэ үе шатанд Мэй ямар үүрэгтэй байх вэхээр нөгөө гаргаж ирсэн нэхэмжлүүдээ нотлох шаардлагатай болж байгаа. Өөрөөр хэлбэл ингээд хууль зүйн асуудал нь дуусчлаа. Нотлох үүрэг нь гарч ирж байгаа. Яг үнэхээр одоо тэр Ginger Bear дотор нь эмгэн хүмүүс байсан юм уу, байгаагүй юм уу? Яг Дэвид Стивенсоны үйлдвэрсэн ундаа байсан уу, байгаагүй юу ч гэх юм уу, тий. Тэгэд яг тэр ходоод гидсний хүнд хэлбэрийн өвчин яг эмгэн хумснаас яг болсон уу, болоогүй юу гэх мэтийн юм нотлох үүрэг тулаан нь үлдсэн байсан гэсэн үг. За гэхдээ харамсалтай энэ нөгөө үйлдвэрлэгч Дэвид Стивенсон тэр House of Lords-ийн шийдвэр гарсан тэр жил буюу 1932 оны 11 сарын 12-нд 69 наснда өөд болсон юм байна. Тэгээ үүнээс хойш 1 жилийн дараа одоо түүний хөрөнгийг нь захиран зарцуулах гүйцэтгэгч нар томилогдоод за Мэйгийн хэрэг дээр 3 дахь читгэгээр ингэж орж ирээд асуудлыг шийдсэн байдаг. За тэгээд талууд яасан гэхээр 1934 оны 12 сард шүүхээс гадуур эвлэрэн хилэлцсэн гэдэг. За тэгээд хамгийн анх бол 500 паунд гэсэн шүү дээ, тэ. Гэхдээ одоо эвлэрээд 200 паундыг Мэйд төлсөн гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн байдаг. За тэгээд 200 паунд ч гэсэн маш их мөнгө хувийнхаа хувьд. Тэгээ Мэй хүү Хенритэйгээ ойролцоогоор 1930 онд бас өөр газар том юурун гэж нүүж мүгээл амьдрал нь бас өөр болоод за тэгээд хүүн бас гэрлээд гэхдээ өөрөө бол ганц би явсаар л байсан байлээ дэлгүүрийнхаа худалдагчийг ингээд хийсээр л байсан байлээ. Тэгээ хүүн ингээд хүнтэй гэрлээд нөгөө гоё байшиндаа үлдэгтэн ч гэх юм уу ямар ч хүнтэй гэрлэхт нь өөрөө бүр хамгийн анх амьдарч исэн тэр анхныхаа байшинд нүүж очоод тэгээд 1958 оны 3 сар 12-нд 59 наснда зүрхний шивдээсээр гэж нас орсон түүхтэй юм байлээ. Тэгээд энэ нэмэгтэй одоо ингээд хууль эрх зүйн түүхэнд маш том нэрээ үлдээсэн хүн бөгөөд одоо амьдралынхаа амжилтуудыг маш нам гүм энгийн туулж өнгөрүүлсэн энэ түүхтэй юм байлээ. Тэгэхээр өнөөдрийн хэрэг таалагдсан бахаа гэж бодож байна. Тэгэхээр эмгэн хүмүүс буруутай байсан уугүй юу? Эмгэн хүмүүс Мэй хоёртаа одоо баярлалаа гэж хэлээ та. Энэ хоёр байгаагүй бол тэгээд үйлдвэрлэгч нар ундаа хийчихэл манай хамаагүй штэ гээл бид нар хортол байж хана штэ. Тэ. Яаж ирэх байсан бол та тий. Харин тий энийгээ дагаад эн чинь бас үйлдвэрлэгч нар тавигдах тэр шаардлага ч гэдэг юм ба стандартууд хэрэглэх шаардлагууд энэ тэр бүгдээрээ ингээд дагаад явчихж байгаа. Хэрэглэгчийн эрх зүйгээд бүр маш том эрх зүйн том салбар одоо бол байгаа. Тэгээ энэ дотроо бүр олон ангилагддаг. За тэгээд хэрэглэгчийн эрх зүйгээс гадна одоо үйлдвэрлэгчийн хариуцлага одоо баталгаа тэргээ бүх юм дагаад ингээд салбарлан хөгжсөн байдаг бахнэ. За өстой сонирхолтой дугаар хүргэсэн. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг хэрвээ анхааралтай сонссон байгаа бол 4 сарын 29-нд болох Од мөндрийн 2 жилийн төрсөн өдрийн баяр дээр асуулт асуун шүү. Тэгээд яг сонссон хүн хариулах боломжтой асуултыг манай Эба магадгүй тайзнаар гарч асууж магадгүй. Тэгээд зөв хариулаарай. Билгээ хайчваа. Тэр юу өгөхгүй хайчваа гэдэг. Хайчваа. Гэртээ аваад хараарай. За өнөөдрийн дугаарыг маань амьдралын хэв маяг бүр тохирдог Toki application болон Од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилганы Од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчил
урьдчилан таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.